Сайн сайга юу яцх вэ? Чи төр сайн уу? Хичээлдээ явж гин үү? Гэрийнхэн сайн уу? За тэгээд одоо болцсон юу яцхан? Манчканы хавтаа тэгээд улирлын төгсгөл гээл те. Жохон завгүй л байлаа. Надад өрөөдөр хэдүүлээ. Цууны хакер гих солонгосын хакертай тийм кино ярина заа. Гэмт хэрэгтэй те. За. Тэ шууд кинонд орё. Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох OneXBet хамтран хүргэж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доорх хасрагсан байгаа линкээр ороод Sync OneX гэсэн промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Үнэтэй заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. За тэгэхээр кино маань нэгэн залуу нэг байгууллагын систем рүү халдах гэж оролдож байгаагаар эхэлнэ. Мэдээж дотоод сервер руу нэвтэрсэн тэгээд баахан терминал нэгэл assembly кодыг нь хараад нэг лик олчих гээл. Тэгээд боломжит IP-нуудыг нь харж мараал амар дуртай орсон байжсэн чинь харуулахгүй их нэртэйгээ уцаар ярьсаар ороод ирдэг. Тэгсэн мэн хүн мэдээж нуугдна гэхдээ бүтлгүй булгаач цүнхээ үлдээчлгүй л яах вэ? Ахууч ажилтнуудынх нь нэг нь үлдээсэн юм байна да гэл хут өөртөөгөө ярьж байгаад хаалга хагаад гараад явчлаа гэсэн чинь санаатай бажгээ утлагаасаа хаасан болж үжиглээд манай залууг бариад авчнаа хөрхий. Тэгэд яг баригдаад гицүүдлээ гэсэн чинь хамтрагч нь барилгын тогийг нь таслаад өдөөч манай хүн шатааргүйгээд Б1 рүү зогтож чаддагч тэнд нь хамгаалалтын албаныхан аль хэдийн эрцгээдсэн мань хүнийг хүслээ давнаа. Тэгэд яг энэ 2 насны солигдож 2018 онд руу бид үсрэх ба мань хүн 10 жилийн сурагч байх үе нь байдаг. Тэгэд энэ харагдаж байгаа ус сантай уулздаг ба ер нь бол цагдаагийн мөрдөгчл юм шиг байна лээ. Тэгэд одоо бодвол цахимд гэмт хэрэгтэй тэмцдэг тийм албаны даргаал юм шиг байгаа. За байгаа ч гэж угаасаа л мөнгө заяа. Цахимд гэмт хэрэгтэй тэмцэх албаны хүн. Яагаад гэвэл манай Жиминий аавынхын компаниг нэг эсвэл бүлэг хакерууд улаан хоосон болтол дампуур болцсон юм байна лээ. Тэгэд манай залуу нахыг та нар олох ёстой бидтэй гээл өдөр болгон ирээд уулзаад байгаа нь энэ гэхдээ бас нэг өөр том шалтгаан байгаа нь юу вэ гэхлээрээ ер нь бол тэр хэрэгээс болоод аав нь амиа хорлцсон юм байна лээ л тэ. Тэгэд тэр хакерууд нь болохоор мэдээж ирэх жижигхэн гарууд бол огт биш. 12 сервертэй тэгээд бүх IP-нууд нь гадаадд бүртгэлтэй гэлээ. Ер нь бол Солонгосын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба бүр уус даяараа ер нь бол олж чадахгүй байгаа л нэг тийм том зуушнууд байхгүй юу. Тэгэл манай Жимин жахав хорыг хороор гэдэг шиг тэр үеэс хойш хакер болохоор бүр тэрчгтээ шийдсэн байдаг. За стен сэлэгдэнэ. Энэ туйл зур сэлэмний тэмцээн рүү хэн хатан гүйж байгаа охин бол Пак Жухи. Манай Жиминий ганц сайн найз нь гэх юм уу да. Харин энэ охтыг хойноосоо хуйлруулж буй компьютерийн ухааны 1-р курсын оюутан бол Ий Чан уу. Манай Жухи охин бүр фэн юм уу хайшин юу удаг юу хэргэлдэг бүр мангар нарийн судалсан. Тэгээд одоо түн дутагдж байгаа ганцхан зүйл бол би Пак Жухи тэргээл. Хойноос нь хуйлрэгстэй нэг нь л юм байлээ. Жимин чи наач нурд нь хулгайн байсан эр хүнийг эр хүн л таньдаг юм мэтэргээл хасах оноо өгөх гэж оролцсон ч Жухи рүү ирж байсан бөмбөгнөөс хамгаалах гээд хажуу тийш түлхэхэд урдуур нь ордог байхгүй юу? Тэгсэн яг уу манай хүн чинь ямар ч орон зай мэдрэмж байхгүй нөхөр хажуугаар нь бөмбөг нь нисээд Жухигийн духан нунаар нэг сайхан аашаад авнаа. Тэгэл өнөө хоцолууч нь очиод зүгээр үү бид нар гэл романтиклаа. Мэн Жимин чи хасах оноогоо ингээд өөртөө авчилгүй л яах вэ? Тэгээд уурандаа өнөөх бөмбөгийг шидсэн чинь нэг Jim Rat нөхрийн протеин паудерыг нь асгаад айчнаа. Нөгөө хүн жуурлаа хин тэгсэн байна хаа гүлгнүүдэ гээл. Хөр химээний газраас асгарсан уурга буцаагаад хийж байгаа харагдана лээ. За ер нь бол тэгж уурлаж байхыг нь бодоход манай Jimин бол Жухид бас зүгээргүй л юм шиг байгаа нэ. Менүс чи ир хүний мэдэн шүү дээ. За тэгэл мань Jim Rat чинь өрөөндөө орж ирээд сургуулийн сервер рүү халтаад камерын бичлэгнээс манай Jimmy-нийг олж аваад өршөөгөө авнаа мөгүүлгөөс тэргээл өөрөөнийхөө охиндоо хэлдэг. Тэгсэн тэр хоёр Jimmy-нийг Hacks Hicks гэдэг. Тэгэхгүй сургуулийнх нь эсвэл бүр улсдаа нэртэй тийм том хакер л юм шиг байгаа заяа. За харин манай Jimmy бол нэг бисэнд цагийн ажил хийдэм байх лээ. Тэгээд ажилдаа хоцроод sneaky peek хийх гэж оролдож байсан чинь захирал нь аль хэдий мэдсэн байлгүй л яхав. Гэхдээ манай хүн бол Jimmy-нийг толгой сайтай Genius гэдгийг нь ер нь бол мэддэг болохоор түүнийг мэдээж халж зүрхлэхгүй нэлээ нандиндаг мэтэл харагддаг. Мэн Жимми 24/7 халдлага хийх талаар судалж, суралцж байдаг ба амар хичээнгүү залуу заяа. Гэхдээ мэдээж аавынхаа өхлөөс хойш л өгшөө авах зорилгоор компьютерийн сүлжээг хичээнгүү сурч байгаа шүү. Яг хоо анханасаа тийм байгаагүй л гэсэн үг.
Одоо тэгэл жишээлбэл Stack Buffer Overflow-ийн арга, стандарт TCP UDP протоколуудыг судлаа. Яг би өөрөө бол network security талын хүн бол биш, яг зөвхөн software development талын хүн болохоор бүх нарийн ширийн сүлжээний мэдлэгийг нь бол ойлгохгүй байгаа. Гэхдээ Buffer Overflow бид нар бол ер нь санах оогоор дамжуулаад тийм цоорхоо болоод өөрийнхөө хортой програмаа ажиллуулах боломжтой болдог. Тэгэл яг хуу TCP UDP бол зүгээр л яг энгийн интернетийн хоорондоо харьцдаг протоколууд шүү дээ. Нэрээ сонноос програм хөгжүүлэгчид байвал sync нутахгүй тусдаа channel нэгээд тэрэн дээр яг програмчлалын талын юмнууд оруулж магадгүй шүү. За одоо тэгэлтэй Docker-оос ахуулаад DevOps талдаа ч юм уу эсвэл яг web development талдаа ч юм уу те. Ер нь бол яг жоохон junior хүмүүсүүдэд зориулаад зугтаа сурсан мэдснийх болцъё гэсэн зорилготой тийм channel хийж магадгүй шүү. За тэгээд сонирхсан нэгэндээ удахгүй гоё мэдээтэй болгоно. За тэгэл манай Jimmy чинь ажиллаа хийж байгаад нэг урт файл татаад ойлгочихлоо гэлээ бовтнож байх зурн зүхий ирээд ганц лаз пив задлах уу гэлээ тэр хоёр нилээ ярьж сунаа. Тэгсэн ирсэн шалтгаан нь бол Жөхи өөрийнхөө хувь тавилан олсон талаар ярих гэж л ирсэн байдаг. Яг манай Жимин ч хувь тавилан нарыг би юм шүзтэй тэргээл сандрах, баярлах, гордох нь зэрэгцсэн чинь өнөх од залуу буюу Чанхуугийн талаар л яриад эхэлгүй яах вэ хөрхи. Гэтэ заяо энэ Чанхуу бол Жөхигийн 28 дахь one sided дурлал нь Жөхи зүгээр л холоос харж дурлаад ямар ч үйлдэл хийдэггүй тэгээд дараагийн залуу руугаа транзит хийгээл явж иддэг юм бэ лээ. Тэгээд Чанхуу бол түүний 28 дахь нь. Тэгэд энэ удаа бол харин жинхнээсээ сэтгэлээ илчилнэ тэргээлээдэг. Харин энэ удаа болохоор бид манай Жимин Жөхид сайн гэдгийг нь баттаа мэдж авнаа. Мань Жимин ч нэлээд том газрууд руу халтаад ер нь бол датагийн дэлбэлж исэн юм байна лээ. Тэгээд нэг бол psycho хулгаач, нэг бол хин нэг хайж байгаа юм шиг байна гэд өнөөх Jim Rat-ийн өрөөний охин нь таамаглаж байдаг. Энийг хоёр нөхөр л яваад байгаа юм да яг ямар учиртай юм бол. Тэгсэн яг манай Жиминий мэдээллийг нь хараад сууж байсан чинь дэлгэцэн шатчихдээ юм да хөрхи. Тэгэд яах вэ? Дэлгэц цастыг найдвартай газар хайж байгаад мастер дэлгэц засвар гихээ зурагт компьютерийн дэлгэц засдаг газрыг зорхоор болжээ. За тэгээ манайхан хэрвээ зурагт болон мониторын дэлгэц нь хагарсан юм уу асахгүй байл эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол та мастер дэлгэц засварт хандаарай. Тэгээд эднийхээ баталгаа засвар бөгөөд албан ёсны газрыг бодвол арай хямд үнэтэйстэй юм лээ. Жишээлбэл 55 инчийн зурагтаа хагаллаа гэж бодъё. Тэгвэл албан ёсны газар 1.8 сая буюу зурагтныхаа үнийн дүнгийн 80% тэнцдэг болвол эднийхээ өрдөө 1.1 сая буюу зурагтны үнийн дүнгийн 50% тэнцэхэр хэмжээний хямд бас баталгаа өгд юм байна лээ. За тэгээд утас нь 8888 9102 хаяг нь болохоор офицероос дээш өгсөөд 72 дугаар хотхонд байд юм байна лээ. Тэгээд пэйж болон Google Maps-ийн линкийг нь доор description хэсэг дээр бүгдийг нь оруулчихъя. Тэгээ манайхан зурагт эсвэл компьютер монитор нэвдэрсэн бол ийшээ хандаараа гэж зөвлөе. За манай Жимин Чанхуу хоёр бол сургуулийнхаа 1-2 дугаар байрны залуус. Тэгэд ер нь бол мэдээж хойлоо од. Гэтэ Жиминий араас арай бага охтууд гүйдэг буюу тодорхой нэг тийм төрлийн нэг тийм ниш охтууд хөөдөг л гэсэн санаа. Харин Чанхууг бол бараг л бүгдээрээ сонирхдаг гэхүү дээ. Мань Жимин сургуулийн ком дээр өөрийн хексийг ашиглаад криминал гих датабаз руу хандаад кибергийн хэрэгтнүүдэд тэмцэх тасгийнхны мэдээллийг нь хараа сууж байх зорн түүнд нэг мессеж ирнэ. Тэгсэн тэр нэг барилгын блупринт байдаг ба ер нь бол түүнийг тэр газар ирэхийг хүссэн урилга байдаг. Тэгээд тэр нь болохоор Чанхуугийн хэлснээр нэг тийм сүнстэй барилгын basement тэгээд хүүхдүүд нэг тийш очиод байдаггүй чихүүдээс хөргөн газар л юм байна л та. За тэгэл манай Жимийн зориглоод ороод хүнхэлцэг нь хагарчих гээд алхаж байхад нь хойноос нь нэг сүнс шиг цагаан сексис юм гараад ирд юм да. Тэгсэн яг тэр нь манай Жөхи хил байж таардаг. Харин энэ зурн охины аав нь буюу манай хоёрын 10 жилийн сургуулийнхаа багш нь нэг бүлт төсрээд одоо амар чаан дэргээл бизнес хийгээд байдаг найзтайгаа уулзаад сууж идэг ба. Ер нь бол манай ахугаас нэг гоё мөнгө угаах арга олсон гэл ахын хамаагүй цуглуулсан, хуримтлуулсан мөнгийг нь гуйгаад гихүү, тархыг нь угаагаад гихүү хөрөнгө оруулалт хийх гэдэг. Бас л сүлжээ үстэй бодвол. За тэгсэн манай хоёр өнөөх урилганд ирсэн хаалхан дээр нь ирээд амар баатарлаг яваад орсон чинь өнөөх Jim Rat-ийн клубын өрөө буюу Better World гэх суулийн сургуулийн цагаан хакеруудын нэгдэл байдаг. Ер нь бол цагаан хакер гэдэг нь харуудын эсрэг хамгаалалт хийдэг гэхүү дээ. Гэхдээ харууд гэдэг нь хар захт хакеруудыг хэлж байгаа шүү. Нэг шууд утгаараа харууд биш шүү. Өөрөөсөө цорхоогоо олж илрүүлээд илүү хүчтэй хамгаалалт хийдэг. Гэх юм уу одоо ер нь бол хамгаалалт хийдэг хакерууд.
Харин мань жихүү бол угаасаа л артын охин болохоор эдний яриад байгаа томьёоллуудыг огт ойлгохгүй. Мэдээж Жиминий клубдээ эсвэлэх гэж л тэр хоёр манай үнийг өрсөн байдаг. Яг хав охины хувьд бол түүний хажууд нь байж их юм бол Жимийн дараа амар байх юм болов гэсэн үднээс л дуудсан байдаг. 2017 онд Жиминий аавынх нь ажилладаг байсан компанид нь ransomware буюу файлуудыг нь одоо ямар ч ажиллагаагүй болгочдөг тийм локалчдаг нэг тийм вирус яваад байгаа шүү дээ. Тэр халдлагад өртөөд мэдээж хамаг нууц мэдээлэл бодлого гэтэр ер нь алдсан юм хойно шууд тэр газар нь татан богдсон юм байна лээ. Тэгээд яг ч удалгүй аав нь ч бас абин хоролцсон байдаг. Харин Жиминд хэцүү байх үед нь хажууд нь хань болж байсан ганцхан хүн нь манай Жухи л байдаг. Жимин ч яг клубд орох хэсгээ шийдэж чадахгүй цагийн ажил дээрээ сууж байхад нь хазирлан ирээд түнд зөвлөгөө өгдөг нь хийх гэж байгаа юм бол зүгээр шууд л хий. Битгий хоёр дахь бод. Шууд чаал гэж хэлдэг. Тэгсэн энэ зурны Жухи залхаад аав нь нэг л сонин үйлдэл гаргаад нэг болохгүй юмд л хөрөнгө оруулчих гээл яваад ах шиг байна гэдэг түүнд хэлдэг ба. Стен солигдоход манай ах хөө нөх найзынхаа семинар дээр нь ирсэн сууж идэг. Тэгсэн байдаг л нэг хөгшин хүмүүсийг юм мэдэхгүйгээр нь дайландуулж coin шахах гэсэн худ баачка байх нь ойлгомжтой. Юу гэнэ? Revol Belt coin гинэ? Revol Belt coin. За тэгэл манайхд хөрөнгө оруулаад та нар насаараа барж дийлэхгүй их хөрөнгөтэй болно гэж хоцож байх зуурна. Бид арга хэмжээний хэлэхээс өмнө манайх хэдэл хэдийн сценэ бэлдээд серверт нь өөрсдийн malware хэдийн суулгацсан болох талаар бид олж мэднэ. Тэгээд мэдээж илтгэлийнхэн дундуур нь өндөр хийг нь илчилж хөгшин гулгазуудад тэтгэврийнхээ мөнгийг coin гэдэг үгний C үсгийг нь ч мэдэхгүй юм байж бүх юм аваад ирнэ. Тэргээл булхаагаа ярьж байх үеэр нь Жухи нууц камер тавиад яриаг нь рекорд хийцэн юм байлээ. Тэгээд тэрийг нь мэдээж тэр хөрөнгө оруулах гэж цугларсан байгаа бүх хүмүүст нь ил болохгүй л яах вэ? Тэгснээр манай хэд юудаж мөнгөө хийсгэх гэж байсан хүмүүсийн цаг болон хөрөнгийг нь хамгаалж чаднаа. За тэгэл манайд ихний ажиллагаа нь маш сайн өндөрсөн болохоор баахан тэмдэглэж ууж гарна. Тэгсэн дундуур нь чанхуу залгасан чинь манай Жухи баярлж хөөрөөл тэрийг нь харсан манай Жимин ч дотроо хардаад байгаагд харсан клубын анач сайн гэдгээ эртхэн хэлсэн дээр дээ итэргээл. Мэдгүй. Нэг өрөө маань Жимийн чанхуудаа уулзаж ганц лааз юм уунгаа хоёулаа одоо л дотносох цаг нь болсон юм шиг байна. Би чамайг илүү сайн биднэр байна гээл манай Жимийн чинь. Яг энэ хоёр угаасаа л 10 жилээсээ л нэг ангид байсан. Гэхдээ тийм ч дотн биш. Тэгэл шивэрэвэр гэж байгаад Жимийн чанхуугаас сайн охин байгаа юу гэд асуусан чинь Жухи л гэж авд юм да. Тэгээд Бенжамин ч бүр шокнд орол готраал амхандаа өөрийгөө Жухи сайн биш гэдгээ ойлгуулах гэж үзнэ. Тэгэл ажил дээр согтуу юм ирсэн готраа сууж байх зурн ком дээр нэг notification нэрдэг нь you know what гэдэг бас нэг тийм том хакраас ирсэн мэдэгдлээдэг. Гэтэ сонирхолтой зүйлийг хэлэхэд энэ you know what гэдэг нөхөр бол манай Жиминий хойноос нь одоо хөөцөлтөд байгаа тэр хакер тий. Аавыг нь хөнөөсөн хакераа гэсэн үг. Тэгсэн тэр ирсэн notification дээр нь дараагийн байгийнхэн талаар байдаг. Угаасаа энэ you know what нь дараагийн одоо дэлбэлэх гэж байгаа юм уу тийм халдах гэж байгаа газрынхаа мэдээллийг сайн хакерууд руу ингээд явуулдаг тийм сонин гар юм байлээ. Мэдгүй яах гэж тэгтээ. Хэд хоногийн өмнө Жухигийн аав нь хаширдаггүй хөвшин толгойч нь судалж байгаад Asylum One гэдэг нэг байгууллагт 30 сая вон хөрөнгө оруулах гэж байгаа талаар Жиминтэй ярьсан ба. Учир нь мэдээж Жимийн компьютер сайенсийн оюутан болохоор блокчейний талаар мэдлэгтэй байх гэж бодсондоо л Asylum One-ийн талаар асуусан байдаг. Тэгээд дараагийн тэр you know what-ийн дараагийн халтах гэж байгаа газар бол энэ Asylum One. Жимин ч нэгдлийнхэн дээр очиод энэ удаагийн ажилтанд туслахыг хүсдэгч нөгөө хоёр нь эрт татгал заал байдаг. Яг хөө манай хоёрын эсрэгүүцэж байгаа гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр тэр гурав бүхэл бүтэн улсын аюулгүй байдлын хараанаас нуугдаж өдийг хүрсэн том этгээдтэй тулалдах дээрээ бэлэн болоогүй байна. Дахиад жоохон бэлтэж байгаад үзье л гэсэн санаатай л байсан. Тэгээ яг манай Жимин ч уурлаа л гараад явцсан болохоор манай хоёр санаан зовоод Жухирөө залгаад түүнтэй холбогдсон эсхийг нь асуусан чинь тэр ч бас сандраад ууган чаваас чанхуудаа л анхныхаа болцоог гоё хийх гэж байсан чинь хамаг сэтгэл санааг нь өмүүлээд хайчнаа гэж. Тэгээд бүр сүултээ бүр байж чадаад чанхуугаас уучлалдахгүй байгаад гараад явсан чинь үүдэнд нь манай хоёр клубын обоо үнний хоёр ирсэн түүнийг удаж аваад явдаг. Орой болоход нь манай хэд you know what-ийг дарж авах төлөвлөгөөгөө ярилцаж авнаа. Мэдээч
Жимийн зүхийд баахан задуулнаа чавс. Ортуудын санааг заваавал сайнаа үзэхгүй шүү залуусаа. За тэгэл мань Жимийн сервер рүү халтана гээд киноны ихэнд харуулсан үйл явдал болж өнгөрөөд доор Бэнийг давхар руу бууж ирэхэд хэдэн нөхдүүд бусалж аваад байсан штэ. Тэгсэн мань хүн чинь 10 жилдээ биеийн тамир ангийн хүүхэд байсан. Тэгээд альчуур гэдэг хочтой байсан гэвэл яах вэ? Замдаа таарсан бүгдийг нь арчаад явцдаг нэг тийм полигандл гэх юм уу. Тэгээд тэр ч ёсороо энэ хоёрыг хийхийг өвшөөд тоосыг нь арчаал яваад өгнө. Мэдээж аавынхаа өшөөг авахын тулд биеийн тамирынхаа карьерийг хаяад компьютерийн хүн болсон байлж таарах нэ. За тэгэл маш үнэтэй дата олцсон манай Жимийн эднэр чинь зураг цамбаруудыг хактаж юновотыг бид нэр онилж байгаа талаараа тийм бичлэг тавьсан байдаг. Тэгэл мэдээж тэрийг нь олж мэдсэн юновот чи миний өрн төрхийг мэдмээрээ байвал флашыг авчир гэлээ дуудсан чинь манай хүн ганцаараа зориглоод нэг хуучин хаягдсан агуулхад яваад очдөг. Тэр флашын дотор юу байсан бэ гэхлээр ер нь бол 28 тэрбум вонтой дүүцэх үйц хөрөнгө байгаа. Тэгээд тэрийг л юновот мэдээж авах гад байгаа нь тэр гэх юм уу. Тэгсэн чинь юновот нь хэн байсан гэж чанхуу. Yes, чанхуу бол юновот. Тэгснэ ойноос нэг сугны үүсэнд манай Жиминийг аашиж унгаагаад флашыг нь аваад энд 28 тэрбум байгаа гэж юу гээл манай хүнийг баахан зодож дарамтлж гарнаа. Яг уу чангуу бол өдөр шөнөгүй хичээлээ хийж байж нэгдүгээр байр эзэлдэг. Нэг тийм хичээнгүү сурагч байсан бол харин Жимийн баг юу ч хийхгүй спортоор хичээллээд найзуудтайгаа наргиж хөөрж байгаад хоёрдугаар байранд ордог болохоор хүүхдүүд ч гэсэн чанхууг өрөвдөлтөй амьдралтай тэргээл хойгуур нь ярддаг байсан болохоор мань хүн Жиминээс нэг тийм төрлийн драма авцсан гэх юм уу да. Тэгэл манай хүнийг чи энэ удаа ялагдсан тэргээл өөрөөсөө хийсэн дайнда ялалт байгууллаа гэсэн чинь флашыг утас руу уншуулмагц түүнийг утсанд нь вирус тархаж эхэлнэ. Trojan horse гэдэг дээр үеийн одоо тройчуудын ашигладаг тийм дайны аргын нэг хэлбэр шиг вирус байдیں۔ Тэгээд дэрийг суулгацсан гэсэн санаа. Тэгэл Asylum гэл өнөх онлайн coin moin гэдэг амар том бүлт үсэрсэн гаруудын бизнес рүү хөрөнгө оруулсан байсан хүмүүсийн буюу 1.2 сая хэрэглэгчдийн бүгдийнх нь мөнгийг нь буцаагаад өөрсдөд нь тараацсан байдаг. Хэрвээ манай Жимийн тэр үед дэгээгүй байсан бол энэ мөнгө нь мэдээж бүгдээрээ Юновотын гарт орох байсан шүү дээ. Яг хөө тэрөө санаж байгаа бол Юновотын дараагийн бай бол энэ Asylum байсан. Харин манай Жимийн болохоор Asylum-д хөрөнгө оруулсан байсан бүх хүмүүсийн мөнгийг ингээд тараацсан болохоор эвлэг болсон гэсэн санаа. Тэгээд түрүүжингээ задуулаад юу ч хийхгүй байсан Жимийн чанхууг үүрч шидээд цагдаа нарт барьж өгснөөр хэдэн тэрбум воны захин мөнгө хакердах гэж байсан гэмт хэргийг манай хийдэ зогсоож их хэмжээний криптокурренси устсан талаар мөн Солонгосын захим гэмт хэргийн ертөнцөд нэлээд том шууган болж өнгөрсөн ч 3 хоноо л бүгдээрээ мартсан шүү дээ. За тэгэл бүгд хэвийн амьдралдаа орж Жимийн жүүхий хоёр арайч бас өргөжээгүй юм шиг байлаа. Гэтэ мэдээж нэгэндээ бол сайн тэрийг илчилж чадахгүй л яваад байгаа. Харин тэдний Better World клуб нь хаагдаад MIT-гаас өөр хүүхдүүд ирж судалгааны ажил хийхээр болсон талаараа тэр идэд эхэлж ер нь бол клубыг нь хүчээр хаажж байгаа. Тэнгүүд тэд нэр буцан нэгдэж энэ удаа ремот байдлаар бүгдээрээ дахин үйл ажиллагаа явуулахаар болцоодог. За тэгэл кино маань дуслаа гэсэн чинь өнөх Jim Rat чинь нэг хүнтэй уцаар ярьснаа. Чанхуу бол ганцаараа биш ээ. Маш олон чанхуунаар хаасаагүй байгаа. Гиснер кино маань дуустдаг. Магадгүй хаасаагүй хар цагт хакерууд байдаг учраас өшөө олон хакеруудыг барих ёстой гэсэн санаагаар хэлсэн үү? Эсвэл тэр ч өөрөө тэдний нэгэнч байж болох юм гэж надад яагаад ч бодогдож байлаа. Угаасаа дөрөв хэлсэн шүү дээ. 3 хоноо л бүх зүйл мартагдсан гэж. Тэгэхээр захим гэмт хэрэг гэдэг бол хизээч дуусшгүй, дундаршгүй учраас бүгдээрээ өөрсдийнхөө датандаа эзэн байж identity-г хамгаалаарай гэж хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзахаас өмнө эхлээд лайка дараад subscribe дараарай guys. За bye.